За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За ханзаа сонирхон үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. За тэгээд ханзны өнөөдрийн 6 дугаар хичээл маань хөлний тухай ханз байна. За хөл гэсэн утгатай чуг гэдэг ханзыг үзнэ. Парира는 뜻이며 촉이라고 읽어요. хөл гэсэн утгатай чуг гэж уншнаа. За ханзны хэлбэр дүрсийг хэдүүлээ харцгаая. Хөлний шилэг болон хөлний хуруунуудыг илэрхийлнэ гэж бичсэн байна. Чонган ирэл натане요. Чонган ирэл натане요. хөлийн шилбийг илэрхийлнэ. 팔가락을 나타내요. 팔가락을 나타내요. хөлний хуруунуудыг илэрхийлнэ гэж байна. За ханзныхаа бичих дарааллыг сайтар харцгаая. Улбар шар дэвсгэртээр дарааллын дагуу бичигдсэн байна. За 7 удаагийн зурлах хийгдэх. За ханзныхаа дүрс хэлбэрийг харуул ер нь бол хөлний тавхаа хэсэгтэй адилхан харагдаж байна, тийм ээ. Хөлний хуруу болон тэгээ хоошоогоо хойд хэсэг нь болохоор яг хөлний өсгий шиг харагдаад байна юм. За өнөөдрийн үзэж байгаа хөл гэдэг жуг ханз маань бусад ханзтай орохороо ямар шинэ үгийг ханзнаас гаралтай шинэ үг үүсэж байна гэхээр эхний үг нь сүжүг. Сүжүг буюу гар хөл гэсэн утгатай. Хоёрдугаар утга нь болохоор ах トゥ болон үр хүүхэд гэсэн үг байх нэ. Ах トゥ болон үр хүүхэд гэсэн утгатай байх нэ. За ханзны утга нь болохоор сунгаа пал. За гар болон хөл гэж байна. За тойл бичгийн утга нь сунгаа пар을 아울러 이르는 말. сунгаа пар을 아울러 이르는 말. гар болон хөлийг хамтд нь нэрлсэн үг гэж байна. За жишээг нь уншъя. 나는 춘풍이로 편찮으신 할머니의 수족 역할을 하고 있어요. 나는 춘풍이로 편찮으신 할머니의 수족 역할을 하고 있어요. Би саа өвчнөр өвдсөн эмээгийн ах トゥ гийн үүргийг гүйцэтгэж байна. Үр хүүхдийн үүргийг гүйцэтгэж байна. Тэ? Саа өвчин тусаад өөрөөр хөдөлж чадахгүй тэрэгцэр дээр сууж байгаа эмээгийг үр хүүхэд болон ах トゥ гийн үүргийг гүйцэтгэж байна гэж энэ зурган дээр харж байгаачлан. Тэгэхээр сүжүг гэдэг үг маань болохоор гар хөл гэсэн утгатай бас ах トゥ болон хамаатан садан хамаатан садан ах トゥ үр хүүхэд гэсэн утгатай ханз үг бах нэ. Ханзнаас гаралтай үг байна. Тэгэхээр 나는 춘풍이로 편찮으신 할머니의 수족 역할을 하고 있어요. Би саа өвчнөр өвдсөн эмээгийн ах トゥ үр хүүхдийн үүргийг гүйцэтгэж байна гэж байна. За дараагийн үг маань болохоор саажуг гэдэг үг байна. За саа гэдэг ханз нь болохоор пэм буюу могоо гэсэн утгатай. Чуг гэдэг нь хөл гэсэн утгатай пал ханз маань байна. За ханзны утга нь болохоор пэмэ пал. Могооны хөл гэсэн утгатай. За тойл бичгийн утга нь болохоор 쓸데없는 짓을 더해 도리어 잘못되게 함을 이르는 말. 쓸데없는 짓을 더해 도리어 잘못되게 함을 이르는 말. За орчуулах юм бол хэрэггүй зүйлтэй хэрэггүй хэрэг дими зүйл. За хэрэггүй үйлдэлийг илүү хийгээд эсрэгээрээ харинч турио гэдэг нь болохоор эсрэгээрээ харинч буруу болох зүйлийг
буруу болдог зүйлийг нэрлсэн үг ээ гэж байна. Хэрэггүй зүйлийг тэг үйлдэл ямар нэгэн хэргийг чид гэдэг нь болохоор үйл хэрэг үйлдэл гэсэн утгатай. Сэлдээ омнон гэдэг нь болохоор хэрэггүй гэсэн утгатай. Сэлдээ омнон чид гэдэг нь болохоор хэрэггүй зүйл, хэрэггүй үйлдэл илүү хийгээ тоохэ турио чалмүтэгэ хамл ирэнэн мал. Турио гэдэг нь болохоор эсрэгээрээ харин ч буруу болохыг нэрлдэг үгээ. Ирэнэн мал нэрлдэг үгээ. За жишээ уншия. Кырыл сэлдээ는 사족을 붙이지 말고 필요한 말만 써야 해요. 글을 쓸 때는 사족을 붙이지 말고 필요한 말만 써야 해요. За энийг орчуулах юм бол ямар нэгэн бичээсийг бичихтэй яг сажуг гэдэг нь болохоор дэмий үг, илүү үгийг хэрэглэхгүйгээр оруулахгүйгээр хэрэгтэй үгээл бичих хэрэгтэй гэж байна. Тэгэхээр сажуг гэдэг нь болохоор би тайлбарлаж хэлээгүй орхицсан байна. Дэмий үг, илүү үг гэсэн утгатай. Сажуг гэдэг нь дэмий үг, илүү үг. За утгыг ингээд бодоод үзэх юм бол могооны хүл гэдэг чинь могоо ч одоо хүлгүй штэ тий. Тэгэхэд чинь могооны хүл гэхэр чинь байхгүй зүйл, хэрэггүй зүйл, могоонд хүл хэрэггүй, хүл байхгүй угаасаа тий. Тэгэхээр саажуг гэдэг нь утгаараа хэрэггүй зүйл, дэмий зүйл, илүү зүйлийг хэлдэг ахнэ. За жишээ өгүүлбэрээ дахиад уншия. Кырыл сэлдээ는 사족을 붙이지 말고 필요한 말만 써야 해요. За одоо бичээс ямар нэгэн үсэг бичээс те кил гэдэг нь болохоор бичээс үсэг бичиг гэж бас ордог. Бичээсийг бичихтэй саажуг хэрэггүй зүйлийг оруулахгүйгээр нэмэлгүйгээр 붙이지 말고 필요한 гэдэг нь болохоор хэрэгцээтэй 말만 үгээл 써야 해요 гэдэг нь бичих хэрэгтэй гэж байна. За дараагийн шинэ үгээ харцгаая. За 3 дахь үгээрээ үздцгээр үргэлжлүүлээд за 3 дахь хандснаас гаралтай үг маань пужуг гэдэг үг байна. Пужуг. За пужуг гэдэг нь болохоор дутагдах, гачигдах гэсэн утгатай. За пүү гэдэг нь болохоор анил буюу үгүй биш гэсэн одоо үгүйсгсэн утгатай пүү хандсан болон чуг гэдэг пал хандс тий хүл гэсэн утгатай чуг хандснаасаа жуг хандтайгаа нийлээд пүүжуг болж байгаа юм аа. За хандсны утга нь болохоор манжуг хажи мутада. Манжуг хада гэхээр сэтгэл хангалуун дүүрэн гэсэн утгатай. Манжуг хажи мутада гэхээр эсрэгээрээ сэтгэл хангалуун байж чадахгүй байхаг хэлнэ. За толны утга нь болохоор сажоне дэд нь болохоор 필요한 양이나 기준에 미치지 못함. За хэрэгцээтэй хэмжээ болон 필요한 양 гэдэг нь болохоор хэрэгцээтэй хэмжээ болон жишг стандарт 기준 гэдэг нь болохоор стандарт хэмжээтэй байх ёстой хэмжүүр жишг гэсэн утгатай. За стандартад 미치지 못함. 미치다 гэдэг нь болохоор хүрэх, тулах гэсэн утгатай. Бас нөлөөлөх гэсэн утгатай. Тэгэхээр 미치지 못함 гэхээр хүрч чадахгүй. Хэрэгцээтэй хэмжээ болон стандартад хүрч чадахгүй гэж байна. За жишээг нь уншия. 턴치가 긴 만수는 한 끼 식사로 밥 몇 그릇도 부족해요. 턴치가 긴 만수는
한 끼 식사로 밥 몇 개 그릇도 부족해요. 자, 덩치가 큰 гэдэг нь 덩치가 크다 гэхээр биерхүү тий том биетэй нуруулаг гэсэн утгатай. Нуруулаг биетэй мансүүн нэг удаагийн хооллолтоор будаа хичнээн тавгч байсан дутагддаг, гачигддаг гэж байна. За тэгэхээр пүүжүг гэдэг хандлнаас гаралтай үг маань дутагдах, гачигдах гэсэн утгатай. Пүү гэдэг чи угаасаа үгүйсгсэн ханз байгаа. Утгатай. За тэгэхээр хандсныхаа жишээг дахиад уншия. За жишээгээ уншаад дахин уншихаар бас манайхан хурдан ойлгож магадгүй. 덩치가 긴 만수는 한 끼 식사로 밥 몇 그릇도 부족해요. 몇 그릇도 부족해요. биеэр том мансүү нэг хооллолтоор будаа хитэн тавг аяг байсан ч дутагддаг. Нилээн их иддэг, том биетэй болохоор нилээн их иддэг хүүхдээ байх нэ. Биенийхээ хэмжээгээр нилээн их иддэг байх нэ. За пүжүү гэдэг хандснаас гаралтай үгөө сурлаа. За энэ удаагийн хүл гэсэн хандс маань жуг гэж уншигданаа. За манайхан жишээ үгнүүдээ хуулж бичээд сайхан утгын сайн ойлгоод аваарай. За маш удаан өгүүлбэрүүдийн бас орчуулад оруулсан байна.